Сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн Монгол хэлний хичээлээр үйл явдлыг өрнүүлэн бичцгээе. Өнөөдрийн хичээлийн зорилго маань зохиолын үйл явдлыг хэрхэн өрнөхийг таамаглан төлөвлөн бичнэ. Хичээл эхлэхийн өмнө бүгдээрээ өөрсдийгөө үнэлье. Зөв харгалзуулсан хэсгийг сонгоорой. Эхийн эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэгт юу өгүүлдэг вэ? Аад нь ихэвчлэн дүгнэж бичсэн нэг цогцлбороос бүтдэг. Б нь ихэвчлэн нэг цогцлбороос бүтэх бөгөөд зохиолч юу өгүүлэгч байгааг танилцуулдаг. Үйл явдлын өрнөлийг бичдэг 2 ба түүнээс дээш цогцлбороос бүтдэг. А, Б, В гэсэн хариултаас зөв хариултыг сонгож цагаан самбар дээр бичээрэй. Зөв хариулт нь альва хүүхдүүдээ? Зүйтэй. Г хариулт нь байна. Эхийн эхлэл хэсэгт ихэвчлэн нэг цогцлбороос бүтэх бөгөөд зохиолч юу өгүүлэгч байгааг танилцуулдаг. Гол хэсэгт нь үйл явдлын өрнөлийг бичдэг 2 ба түүнээс дээш цогцлбороос бүтдэг. Төгсгөл хэсэгт нь ихэвчлэн дүгнэж бичсэн нэг цогцлбороос бүтдэг байх нэ. Дараагийн асуулт. Эхийн дүгнэлт хэсэг эхийн эхлэл гол төгсгөл хэсгийн альнаас нь илрүүлэх вэ? Дүгнэлт хэсгийг аль хэсгээс нь илрүүлдэг вэ хүүхдүүдээ? А-д нь эхлэл хэсэг, Б-д нь гол хэсэг, В-д нь төгсгөл хэсэг. Зүйтэй. Төгсгөл хэсгээс дүгнэлт хэсгийг илрүүлнэ, тийм ээ? Дараагийн асуулт. Зөвийг сонгоорой. Түүнчлэн бас холбох үгс нь нэг төрлийн үг өгүүлбэрийг холбоно. Ба бөгөөд холбох үгээр цогцлборуудыг зэрэгцүүлж холбодог. Энэ худлаа үнэн үү гэдгээр 2 өгүүлбэр нь. Зөв хариултаа бичээрэй. Аль нь зөв бэ? Худал. А хариулт нь зөв байсан байна. Дараагийн асуулт. Цогцлборыг бичигт догол мөрөөр ялгадаг. Тийм үү, үгүй юу? А-д нь үгүй, Б-д нь тийм. Өөрийн зөв гэж бодож байгаа хариултаа цагаан самбар дээр бичээрэй. Зөв хариулт нь зүйтэй. Тийм ээ. Цогцлборыг бичигт догол мөрөөр ялгадаг. Өнөөдрийн хичээлээр дараахыг уншаад хэдүүлээ. Үйл явдлыг үргэлжлүүлэн, өрнүүлэн зохион бичье. Өрнүүлэн зохион бичихийн тулд эхлээд бид ихээ сайтар уншаад юуны тухай өгүүлэгч байгааг сайтар бодоод ихтэй гарч өгнө. Тэгээ гарч өгөөд үйл явдлыг хэрхэн өрнөхийг таамаглан ярилцсан. Дараа нь төлөвлөн тэгээд бичнэ. Бүгдээрээ ихээ уншъя. Наран цог 2 эгч дүүс. Наран сайхан сэтгэлтэй, харин цог хувай буцсан зантай. Зуны амралтаараа ууланд жимс түгөөд явж байтал мод түүсэн үзэсгүй муухай хувцастай хүн модыг минь аваачихад туслаач гэж наранд хэлжээ. Тэр үлгэрт гардаг хорон санаатан чимшиг. Энэ эхийг бүгдээрээ цааш нь үргэлжлүүлэн зохион бичье. Үлгэрт ямар дөрүүд гарч байна вэ? Наран цог 2. Зүйтэй. Наран ямар сэтгэлтэй вэ?
Наран сайхан сэтгэлтэй. Харин цог ямар илээ? Цог хуваа буцсан зантай. Тэр хоёр хаана явж исэн бэлээ? Зуны амралтаараа юу түүж исэн? Жимс түүгод явж исэн. Тэгэд хинтээ таарсан бэ хүүхдүүд? Үзэсгүй муухай хувцастай хүнтэй таарсан тийм ээ. Тэгээд тэр хүн юу гişилсэн? Модыг минь аваачхад туслаач гэж наран тэлсэн тийм үү? Наран маань сайхан сэтгэлтэй хүүхэд. Тэгээд тэр хоёр тэр хүнд туслах болов яах бол? Нөгөө үзэсгүй муухай хувцастай хүн маань үлгэрт гардаг хорон санаатан чим шиг аль эсвэл ядарсан нэгэн байх юм болов? За эдгээр ихтер гарсан үгийн тайлбарыг. Үзчихгүй гэдэг үг маань ямар утгатай үг вэ гэхээр үзхийн аргагүй жигшүүртэй муухай гэсэн утгатай үг байна. За хуваа ботсон гэдэг үг маань зөвхөн өөрийгөө боддог, бусдыг боддоггүй хүнийг хуваа ботсон гэж хэлдэг юм байна. За одоо бүгдээрээ үгийн тайлбартайгаа танилцлаа. Ихэнхээ тухай ярилцлаа. Бүгдээрээ энэ ихээ өргөжлүүлэн зохиоход төлөв гаргая. За өргөжлүүлэн ярих үйл явдлаа төлөвлөхдөө ямар гол санаа гаргах вэ гэхэд баатруудын хооронд ямар яриа өрнсөн байж болох вэ? Баатруудын зан чанар, нүүрний хувирал нь ямар байх вэ? Үйл явдал ямар орчинд болох вэ гэдгийг төсөөлөн бичье. За ингээд төсөөлөн бичээд бичснээ ангийнхаа найздаа уншиж өгөөрэй. Мөн ээжтэй аавдаа эгч ах хэн нэгэнд уншуулж зөвлөгөө авч болно шүү. За гэрийн даалгаварт зохиосон ихээ засан сайжруулж хичээнгүй бичээрэй. За хичээлдээ дэвс оролцсон хүүхдүүдэд баярлалаа.